энэ бяцлаглаараа хэдүүлээ эхийнхээ гидсэнд байх үе рүүгээ эргэж очиё. Ингээд нүдэн амцгаагаарай. Хамраараа амсгалан аваад амаараа амсгалаа гаргаарай. Амсгалан ажуухан аваад амсгалан гаргаарай. Амсгалан аваад амсгалан гаргаарай. Амсгалтайгаа гослуулан өөрийн ариун дээд биеэсээ ариун сахиусан тэнгэрээсээ оюун санааны хөтч нараас энэ бяцлаглыг үр дүнтэй болгож би сэтгэлийг минь эмчилж хайрлаач гэж хүсээд мөн хамгаалж хайрлаач гэж хүсээд яг тэр үед амьдарч исэн хаалга руугаа очие. Тийм чамайг ороход ээж чинь том гидстэй орон дээр сууж байна. Чи түүн рүү очиод ээжигээ үнсэж ээжтэй хайртай гэж хэлээд түүний гидсийг нь илж энэ сайхан хөгжмийн аянд ээжийнхээ гидсийг илж өөртөөгөө яриарай. Өөртөө сайн сайхан бүхэл зүйлийг хэл. Амар амгалан хайр инрэл бүхэл зүйлээр бэлхэг түүнийг магт, түүнийг аргад, түүнийг хайрл. Өөрийнхөө илж байгаа алгандаа бүх хайр, инрэл нэгүүлсэнгүй ухаатал бүх зүйлийг шингээж байгаа мэт бодон төсөөлөн түүний ээжийнхээ гидсийг илээрэй. Ингээд би чамд хайртай. Чамд бид нар бүгд хайртай. Би чамайг хамгаална. Ээжтэй бас хайртай гэдгийг хэл. Ээжийг нь тэрвэрч аргад. Ээжтэй ямар их баярлж явдаг. Энэ сайхан амьдралыг надад өгсөн танд их баярлалаа гэж түүнд хэл. Ингээд түүнийг тэрвэрч баярсан талархснаа илэрхийлээд гэрээс гараарай. Ингээд гэрээс гараад өөрийн ариун дээд бие оюун санааны хөтч нар болон ариун сахиусан тэнгэрүүдээсээ эмчилж тусалж хамгаалж байсанд талархал илэрхийлээрэй. Нүдээ нээх бол нээж болно, үгүй бол үргэлжлүүл сууж болно. Баярлалаа.